үндсэндээ хоёр чиглэлээр өөрчлөлт орохоор явж байгаа. Нэгдүгээрт бол бүх Монгол улс даяар төсвийн хөрөнгөөр төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчийн оролцоотой хийгдэж байгаа судалгаа шинжилгээний бүх ажлуудын тайланг, хадгалдаг мэдээллийг нэгдсэн сантай болно. Хоёр дахь асуудал бол энэ төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн өмчийн их сургуулиуд өөрийн судалгааны ажлын үндсэн чиглэлээр тендерийн зарлагдсан ажлуудад орж тэр тендерт нь шалгарах юм бол одоо судалгааны ажлыг гүйцэтгээд өгөх юм бол ирж байгаа. Яг одоо судалгааны ажил хийлэгдэх энэ зардалд улсын хэмжээнд 50-60 тэрбум төгрөг гарч яана гэсэн ийм бүрэн бус мэдээлэл байдаг. Тэгэхээр энэ 50-60 тэрбум төгрөг яг мэрэгжлийн эрдэмтдийн ардаар очоод чанартай судалгаа хийх боломж бүрдүүлнэ. Хамгийн гол нь энэ чанартай хийсэн судалгаануудыг тэр захиалагч байгууллагууд нь дараа нь өөрийнхөө цаашдын үйл ажиллагаанд ашиглах одоо боломж, тэрнээс одоо хүртэх өгөөж нь эрс нэмэгдэнэ гэж харж байгаа.